За танаа ангийнхан чичгэлээ үнэхээр сайн хийж байна тий. За доллармаа. Ядарч гин үү? Үгүй. Ядрахгүй нөө. Хамгийн их ядарч байгаа бол гэж бодод байгаа шүү. За хичээл ямар вэ? Хичээл гоё ээ нөө. Өнөөдөр чинь та юу судалсан бэ хамгийн? Шамбалаг хэрхэн заах вэ тий? Тий. Шамблын орны тухай хичээл хэр таалагдав? Маш гоё. Одоо ер нь хүмүүст өгөх бүрэн боломжтой болсон уу? Бэлтгэгд чадсан өөрөө. Чадсан л гэж бодож байна. Чадсан гэж. Тэг хамгийн гол нь бас бяцлал хийгээд бяцлалаа одоо дараа нь мэдээж хэлж болох байх. Хамгийн гол нь гэж байгаа бодоод сурснаа хэрэгжүүлэх хамгийн чухал аа. Өөрийн болгож дадлаж өөрийн болгож туршлагач хэрэгтэй болж туршлага. Өөр дээр гарсан юу гэл бүрхэж. Тэгэл амархан шүү дээ. Биеэрээ үлгэрлэх нь уурал. Тэр л хэрэгтэй. Тэгээд ахтуу төрөл садна ойрон төрлөөхөө хүмүүст нөлөөлөх нэг талаараа туслаад тэдэрт мэдээж хэрэг өөртөө гарна. Тэгэхээр л хүмүүс итгэл үнэмшилт төрж өөртөө итгэлтэй болох. За доллармаа минь дээ ах トゥ нар хамгийн сүлд л ойлгодгийг. Өөрийн туршлагаасаа ярихад тий. Тэгээд яг хоо ингэдэг байхгүй чи ер нь юу хийгээ яваад байна гэх. Гэхдээ яг цаг арай өөр болсон л доо мэдээж хэрэг. Гэхдээ цаг хугацааны ирэхээр хөндлөнгийн хүмүүс илүү их нэгсэндээ ийм имийг сонирхож өөрийгөө таних мэдхээр зорж байгаа. Эсвэл нэг бэрхшээлтэй байдлаас ангижрахыг хүссэн тэмүүлэх хүслэрмэлцэлтэй. Эсвэл нэг тийм эерэг үзэл бодол өөртөө суулгахыг хичээж яваа. Тэ? Ямиг бас нэг туулаад гарчиг гэж зүтгэж яваа хүмүүс хамгийн түрүүний ойлгож хүрээлж ирдэг юм даа. Заахаас бол бүү ээ. Тий. Нэг хүн хүрээд ирсэн ч гэсэн л өгье гэсэн сэтгэлтэй байхад л тэгээд аяндаа ям дэлгэрээ явчихдаг. Би та нарт ганцхан л юм зэхэд бай. Мундаг багш болж иж заана гэвэл хичнээн жил болж магадгүй. Мундаг гэдэг үг чинь өөрөө том үг байхгүй. Сайн багш болно гэдэг чинь өөрөө их том үг байхгүй. Чи 5 жилийн дараа магадгүй 10 жилийн дараа магадгүй тэр шаардлагыг эхнийх нь үзүүрт нь төхөж магадгүй. Би зүгээр хувьдаа л тэгж боддог. Өнөөдөр ч гэсэн би өөрийгөө жишээл мундаг багш болсон гэж хэзээ ч би хэлж чадахгүй. Тэгэхээр би зүгээр өөрөө хийж байгаа тэр зүйлээ бусдад л хаваалцчихдаг байхгүй. Энэ угсаа тийм л дээ. Шууд хийхгүйгээр хэзээ ч амжилтанд хүрэх хийх алдаа гарна. Алдаанаас айхгүй унжиж олон дахин өдөрч унжиж л амжилт ирнэ. Доллармаа хаанаас ирлээ? Өмнө гоёс ирлээ тий. За. Тэгээ дубаа дээрээ их гоё байх та гэж бодсноо. Сайхан аялуулаад зугаалуулаад тэгсэн чи ингээл ерөөсөө баг өрөөнөөс гарахгүй хичээл хийгээ суудсан. Ерөнхийдөө миний ойлголтод яг иймэрхүү байх гэж бодчихсон. За тэгвэл таашгүй дээ. Би бол нэг тийж аялан зугаалж миний зорилго бол тэр биш байсан. Угаасаа ерөөсөө тийж хүмүүс гадар гараад тэр төлөвлөд тавд явж байгаас энэ тэр нөгөө Санфорна кафед орж гаад үлдэж исэн. Тэгээд тийм харамсах сэтгэл ерөөсөө төрөхгүй байх юм чи. Угаасаа би өөрөө ирсэн зорилгыг биелүүлсэн. Биелүүлж чадсан уу? Биелүүлэхийн тулд ерөөсөө миний өмнөх зорилго тийм байсан. Тийм ерөнхийдөө ойлголттой ч байсан. Багшийн хичээл зааж байхдаа ер нь сэтгэл их хөдөлсөн үү? Сэтгэл хөдлөсөн зүйлс нь юун дээр илүү их сэтгэл? Ерөнхийдөө бол яг оршихуун үнэн гэдэг юм бол ер нь бол манай өвөг дээдс үнэхээр Монголоос гаралтай юм гэдэг нь бол яг цаг үргэлж мэдрэгдэжсэн л та. Яагаад гэвэл бидэнд багшийн зааж байгаа чинь хол юм шиг мөртлөө хайр. Яг тэгээд үнэхээр ингээл бидний өвөг дээдс нь Монгол хүмүүс одоо ямар ухаантай байсан. Одоо ингээд эргээд бодоход ерөөсөө тэр үнэн чинь л өөрөө тэр Монгол хэр дотор тэр Монгол ахуй дотор Монгол соёл яс зайшил дотор байсан юм байна гэд өвөг дээдсээрээ тэр Монгол эх орноороо Монгол нутгаараа Монгол хүмүүсээрээ бахархал бол маш их төржлээ. Тэгээд бид ч аримаш өгчтэй болцдог. Гүний талархад хааншгүй. Энэ нэг бурхан л юм да. Энэ бурхан сонин байгаа. Энэ хар холын хүн тий. За энэ бурхан нутгалдаа мэдээж ирэг энэ тэг нутаг бол. Гэтэ энэ холын энэ дубаад амьдарч байгаа энэ төх хүн жишээл бидний Монгол өвгийн тухай
биднэрт яс маханд нь ойлгохтол нь ингэж суулгана гэж энэ ер нь хүлээлт байсан уу? Ерөнхийдөө бол бид нар үг дэдсийн маань сургадаг одоо тэр зүйрцсэн үг тэр хэлц үг одоо бүх юмд одоо заасан байгаа бүх тэр үнийг нэр энэ үг чи ийм утгатай байсан байна гэж ой тоонд ортлол яг энэ хүнийг эргүүлээд биднэрт тэр одоо бидний үг дэдсийн амьдрал юм эргүүлэл биднэрт заагаад байгаа байхгүй юу? Ямар гайхамшигтай амьдардаг байсан юм бэ? Ямар гайхамшиг бүтээсэн хүмүүс вэ гэдэг. Үг хэлэхгүй харцаараа хүүхдүүдэд өдөрдөг. Харцаараа бие биендээ хүүхдэд үлгэрлдэг. Үглээд эншаад байдаггүй. Монголд өдөөний альч тийм л байдаг шүү дээ. Угаасаа өөрөө их ээж нь дандаа үлгэрлэн дуурайд үзүүлдэг. Одоо бид нар тэгэхэд яг нүдэ айнаад хар нойрмог орон цэцэрлэгт авчиад тайчин. Сургуульд авчиад орчин. Тэгээ ороо үрчрээд унцсан хойно юм уу? Унтааг багт нь үрчрээд нэг хоол хийж гисэн бол ер нь тэгээд тийм телевизэд уйсан. Гар утсанд уйсан. Хүүхдээ ерөөсө хүн болгож муужилж чадахгүй. Одоо ерөөсө тэр амьдралаасаа холдсон байгаа байхгүй юу? Одоо тэр одоо ерөөсөө хүүхдүүдээ бид нарыг хүн болгож чадахгүй байна. Яг бид нар Монгол эзэгтэй Монгол одоо эмэгтэй үүргээ гүйцэтгэж чадахгүй тэгэхээр төрчүүд биелүүд маш ойлгож байна. Яг нэг ажил гэж явчихдаг. Манай аав чир ямарсан чи ажиллаа хийдэг шиг гэр орондоо байж үгүй тэр үг ямар үнэн үг байсан бэ гэж өөрөө өөрийгөө бодож сууж шүү дээ. Ерөөсөө өөртөө ерөөсөө маш их ухаарлал хайрлалтай байна. Ерөөсөө нэг үг хэлтэл багш намайг л хэлээд байгаа шиг бодсон шүү дээ. Бүх хүмүүс тэгж бодсон шүү дээ. Яна намайг хэлээд байгаа юм шүү одоо гэх. Тэгээд тэнэрээс намайг мэдэж байгаа юм шиг ингэж хэлээд байгаа. Яг миний яг тэр гэр орондоо тэр одоо бид нар чи хүн төрүүлчээ тэр хүнээ одоо ирээдүйн хойч үеийн гэж бодоод тэр хүнээ одоо ингээд яаж өсөхгүй бид нар нэр биеэр өдөрлөж чадахгүй байгаа шүү. Бид нар дээр үед ном их уншдаг. Одоо тэр хүүхдэл хажууд эдгээр ном уншихгүй байх гэж байгаа болохоос хүүхдэл хажууд ном уншиж байгаа юм байна уу? Ховор хоёр нэг тэгэл тиймэрхүү байдалтай. Яг нь одоо мэдээллийн зүйл болсон болохоор залууч өөр мэдээллийг тий өөр газар. Тэгээ орчин үетэй холбож ингэж явах байх. Гэхдээ би ер нь бол тийм бол хүн байгалийн ном амьд уншиж явах. байгалаа ойр байх хэрэгтэй. Хүн ерөөсөө байгалийн амьд шүү. Тэгэд байгалаа ойр байх хэрэгтэй юм байна. Байгалаасаа энерги авч явах хэрэгтэй юм байна. Энэ оршихуйч ерөөсөө бидрийг ингээд одоо энэ газар ихтлээ чи бидрийг материал бүх хэрэгцээг хангаад бидрийг ингээд зориулагдаад бүтээгдсэн байхгүй бурхны бүтээл хахад бид нар тэр зөв зүйтэй ашиглаж чадахгүй. Харин ч эсрэгээр тэндээсээ сайхан энерги одоо сансрах руугаа холбогдсон газраасаа тасарсан сансраасаа тасарсан яг нэг ийм амьдралаар амьдарч явсараар ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр жаад нэг бурханлаг одоо юу гэнтэй өг дэдс маань сайн байсан уу? Энэ бас нэг ямар хувь тавьдаг байсан бас нэг ийм юмд бас нүд нэгдэх одоо хувь тавьдаг нэг нүд одоо нэгдэх байл та ийм юмтай ингээ холбогдсондоо үнэхээр хязгаар баярлаад баярлахаар л өөрөө ирэхгүй л тэр нөгөө өмнө нь би бол одоо их ном уншиж ингээ талархаад бай өршөөгөөд бай уучлаад бай гэж боддог гэсэн. Яг ингээ энд орч ерөөс ингээ өөрөө ирэхгүй үг урсж ирээд тэр талархлаа үг өршөөдөө үг тэр уучлалыг ерөөс ингээ яг ордын л ерөөс ингээ цаанаасаа л урстай юм байна угаасаа. Цаанаасаа урсаад үнэхээр би ингээ талархахгүй байхаар аргагүй би эцэг их өвгд эцтэй өршөөлт хүсэхгүй байхаар аргагүй юм байна. Энэ хүүхд гингэр алтан нар одоо энэ хөрс алтан дэлхий эдгээр чинь ямар учиртай юм бэ ерөөсө гайхамшиг юм байна. Энэ гайхамшиг мэдрүүлж байгаа манай багш гэдэг бүр гайхамшиг одоо ерөөсө. Тэгээ энэ хүнтэй ингээд энэ насанд цуг амьдраад энэ цаг хугацаанд хамт ингээд төрөөд тэгээд бас орчлон хорвоогийн үннийг ингээд мэдрэх бас нэг энэ замаар ингээд одоо замнаад ингээд явж байгаа бол маш баяртай байна да. Тэгээ одоо юу гэд үгээр ч хэлэхээ аргагүй. Тэгээ цаашдаа л ямар ч энэ үнэн гэдгийг ухаарад ингэ явж байгаагийн хувьд энд үнэнч байгаа. Тэгээ өөрийнхөө биеэр л хамгийн гол нь мэдрээд үр хөвгтөө бас үлгэр дуурайд болж бусдыг бас энэ сайн сайхан зам руу хөтлөх юм санал гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байна да. Хүсэл болгон биелдэг дээ. Хилцсэн юм чи долгор маань яадаг биелдэг. Байхаа гэдэг үг ер нь хасагдчихад тий. Хасагдаад байгаа. Тэр хэлж байгаа үг бол одоо өмнө анзаарахгүй хамаагүй ярьдаг байсан байна л да. Аха. Тэгээ тэр чи бас ярьж болохгүй өчнөө сонссон. Тэгээ яг энэ төрчилж бүр нэг яг нэг маханд ингээд хэлээд байгаа юм шиг. Нэг үг хэлж би нэрэн болохгүй хэлж тэгээд дүгнэлт хийгээд хаанаас мэдэж чинь өө яа би нэр нь тэгээ хэлсэн юм шүү дээ. Би ер нь яг энэ үгийг ингэж болохгүй энэ үгийг яг хэлдэг хүн юм байх шүү гэд эргээ бодоод байгаа. Өөртөө ер нь өөртөө л ажилласан цаг хугацаа байлаа. Тэгээд нэр үнэхээр ингэ цаг наргууд ажилласан.
ядарч ингэж ерөөсө бодогдоогүй гэдэг. Үзэсгэлэнтэй улам гоё болсон байна. Тийм Тий. ядарч Их ингэж өөр. ерөөсө бодогдоогүй. Гэтэ яг би энд ирэхдээ бол үнэхээр ямар төвшин үерсэн гэдэг мэдчил ордог. Тэгээ надад нэрсэн ирэхэд бол үнэхээр цэвэрлэг явагдсан. Тий. Тэр бол бас янз бүрийн байгаль л да. Тэрнээс бүгд сонсоос гоё үзэсгэлэнтэй. Ямар ч байсан одоо л их л гоё үзэсгэлэнтэй гоё юм. тиймэрхүү байна. Тийм. За би одоо та хэдэд тэжилтэн саад болоод яхаа өшөө үргэлжлүүлтээ. За. Тийм.